Гэр бүлийн тухай хуулийн шинжилсэн найруулгад сэтгцийн өвчтэй өөрийнхөө үйлдэлийг хянах чадваргүй хүмүүстэй холбоотой ямар заалтууд туссан бэ гэдэг үзэгч та бүхэнд одоо хүргэх гэж байна. За сэтгцийн өвчтэй өвчин нь удамших хандлагатай бол гэр бүл болохыг хориглохоор хуулийн төсөл тусгасан байна. Мөн сэтгцийн өвчтэй хүн байнгын асрамжинд байх ёстой. Хэрвээ асран хамгаалагч байхгүй ганцаараа амьдардаг бол түүнийг харьяа сум баг хорооны засаг даргад мэдэгдэх үүргийг бүх нийтээрээ хүлээх, тухайн засаг дарга нь асран халамжлагчийг тогтоох үүргүүдийг хүлээлгэхээр заажээ. За энэ ТV үзэгч та бүхэндээ гэр бүлийн тухай хуулийн шинжилсэн найруулгын төсөлд орсон зүйл залтуудыг цувралаар танилцуулж байгаа билээ. За өнөөдрийн хувьд та бүхэнд яг сэтгцийн эрүүл мэндийн хувьд асуудалтай, за иргэний эрх зүйн чадамжгүй болсон иргэнтэй холбоотой ямар зүйл залтууд туссан бэ гэдгийг бас онцлон хүргэх гэж байна. Учир нь хэм бол өнгөрсөн өдрүүд бас ноцтой нийгмийг цочроосон гэмт хэрэг гарч, за олон нийтийн зүгээс ч гэсэн яг энэ сэтгцийн эрүүл мэндийн асуудалтай энэ хүмүүс тавьж байгаа хараа хяналт ямар төвшөнд байна вэ гэдгийг бол одоо сануулж шүүмжилж эхлээд байна. За дээрэс нь хууль дотоод хэргийн яамны зүгээс шуурхай ажлын хэсэг байгуулж эрүүгийн хуульд холбогдох залтуудыг бол шинчилж өөрчлөхөө бол мэдэгдчихэд байна. За тэгвэл үүнтэй холбоотойгоор одоо бас эрх хаврын чуулганаар хилцэгдэж байгаа иргэний гэр бүлийн тухай хуулийн шинжилсэн найруулгын төсөлд за яг сэтгцийн эрүүл мэндийн хувьд асуудалтай эрх зүйн чадамжгүй болсон иргэнтэй холбоотой ямар заалтууд байна вэ гэдгийг хөндөж байгаа юм. За тэгвэл гэр бүл болохын тулд шинжилгээнд заавал хамрагдана гэсэн заалт шинээр орж иж байгаа энэ хуулинд заавал хамрагдана. Учир нь хэм бол одоо мөрдөгдөж байгаа гэр бүлийн тухай хуулинд гэрэлтэд батуулах гэж байгаа хосуудаас сэтгцийн хувьд ямар нэгэн эмгэгийн шинж тэмдэг илэрсэн бол шинжилгээнд хамруулна гэсэн ийм заалт байдаг. Тэгэхээр тухайн хүн өөрөө л хэлэхгүй бол эсвэл илт одоо юу гэдгийг хүмүүний нүдэнд харагдахаас сэтгцийн эмгийг ажиглахдахгүй бол тухайн хүнээс шинжилгээ авахгүй гэж ойлгож болох юм. За тэгвэл шинжилж байгаа шинжилсэн найруулгын төсөлд бол тухайн гэрэлтэд батлуулах гэж байгаа хосуудын хувьд ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн бай, илрээгүй бай, гэрэлтэд батлуулах гэж байгаа бол сэтгцийн хувьд эрүүл эсхийг нь бас шинжилж судлах гэдгийг бол одоо хуулийн төсөл тусгасан байна. За дээрэс нь ямар нэгэн байдлаар өвчний эмгийг илэрхийлэх юм бол үүнийг хуримдагч нөгөө хосд нь заавалчгүй мэдэгдэнэ гэсэн заалтал орсон байгаа. За дээрэс нь аль аль нь сэтгцийн өвчтэй мөн эрх зүйн чадамжгүй иргэн бол гэрлэхийг нь хориглох заалт бол туссан байна. Мөн удамших шинжтэй сэтгцийн өвчтэй бол хориглоно гэж заасан байгаа. Тэгэхээр гэрэлтэд батлуулах гэж байгаа хосуудын хувьд аль нэг нь удамшдын шинжтэй сэтгцийн эмгэгтэй бол тухайн гэрэлтийг хүлээн зөвшөөрөхгүй. За дээрэс нь аль аль нь сэтгцийн эмгэгтэй бол энэхүү гэрэлтийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг бол одоо энэ шинэ утсан хуулийн төсөлд бол тусгаж өгöd байна. За дээрэс нь сэтгцийн эмгэгтэй эрх зүйн чадамжгүй иргэний хувьд бол хүүхэд болон бусдыг асран хамгаалах, харгалзан дэмжигчээр тогтоолгох бас мөн эрх нь хязгаарлагдж байна. За мөн хүүхэд өрчлөн авах эрхгүй гэсэн ийм хязгаарлалтуудыг бол одоо гэр бүлийн тухай хуулийн шинжилсэн найруулгын төсөлд бол тусгаж өгсөн байна. За өөрөөр сэтгцийн өвчтэй мөн эрх зүйн чадамжгүй иргэнийг илрүүлж асрамж тогтоох бас заалт бол бий, агуулга бол бий. Тэгэхээр 56 дугаар зүйл дээр бол яг энэхүү агуулга туссан. Тэгэхээр 56-гийн 1 дээр бол яг энэ төрлийн сэтгцийн эрүүл мэндийн хувьд эмгэгтэй хүмүүсийг судлан тогтоох, хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох ажлыг сум баг дүүрэг хорооны засаг дарга хариуцсан хэрэгжүүлнэ гэсэн заалт бол бий. Энэ ч гэсэн одоо мөрдөж байгаа хуулинд ч гэсэн бол байгаа. За гэхдээ яг хэрэгжиж чадж гинэ үгүй юу гэдээ аваад үзэх юм бол бас асуудалтай. Учир нь гэх юм бол өнөөдөр яг одоо хаана ямар хүн сэтгцийн эрүүл мэндийн эмгэгтэйн за түүнийг хэн гэдэг хүн асарч халамжилж байгаа ингээд энэ мэдээллүүд, дата мэдээлэл бол ерөнхийдөө бол маш бүрхэг тодорхойгүй байгаад байгаа. Тэгэхээр яг энэхүү хуулийн заалтыг одоо бүрдэж байгаа хуулийн заалтыг хэрэгжүүлэх шаардлагатай байна. За дээрээс нь шинжилсэн найруулгын төсөл дээр ч гэсэн тодорхой зүйл заалтуудыг илүү наривчлах бас шаардлага харагдж байгаа гэж хэлж болохоор байна. За дээрээс нь иргэн хүн хуулийн этгээдүүд бүгд ямар нэгэн байдлаар энд нэг сэтгцийн эмгэгтэй хүн ямар ч асран хамгаалагчгүйгээр ганцаараа амьдарч байна гэдэг ийм мэдээллийг авах юм бол түүнийг харьяа төрийн байгууллагад бол засгийн нэгжид бол заавалчгүй мэдэгдэх юм үүргийг хүлээж байгаа юм байна. Тэгэхээр мэдээж энэхүү мэдээллийн дагуу бол тухайн сум орон нутгийн засаг дарга бол ажиллаа хийх ёстой. Тухайн хүнийг хамгаалтанд авах, асран хамгаалагчийг нь тогтоох. За үнэхээр тогтоохдохгүй байгаа тохиолдолд одоо нийгмийн халамжийн тухай хуульд заасны дагуу төрөлжсөн асрамжийн байгууллагад шилжүүлнэ гэсэн ийм зохицуултуудыг одоо улсын хурлд өргөн баригдаад хил зэвсгийн дэмжигчсэн байгаас гэр бүлийн тухай хуулийн шинжилсэн найруулгын төсөлд бол тусгаад байна. За үзэгч та бүхэнд энэ телевиз гэр бүлийн тухай хуулийн шинжилсэн найруулгын төсөлд туссан зүйл заалтуудыг цувралаар өргөжлүүлэн хүргэх болно.